хүнсийг аваарай. Би үгүй салбах хамтгүй байна. Би өнөөдөр та бүхэндээ сая 40 еврогоор ямар зүйл дэлгүүр орж хаснаа авъя. Би ингээд ойрхноор нь дийдэлгээд дэлгүүр хасан. Тэгээд тэнд дэлгүүр дандаа юм рейдер төстэй гэдэг байгаа тусламжийн шээ. Одоо энэ хүнсийг аваарай. Би үгүй салбах хамтгүй байна. Ийм уттай 3 еврогоор заяа. Тэгээ ийм утсаа төгсөхгүй. Янз янзын зүйлүүд. Өнөөдөр хоёр помидор байна. Би яг энэ помидорыг авчаад явж исэн чи яг энийг олж хараад тэгээд тэрийг буцаага тавьцсан. 500 грамтай. Помидор энэ дөрөв шиг байна. Амар модж гадаа юм бол юусаа Итэсэлэн зэн гэдэг одоо янз янзын зүйлтэй байсан л та. Тэгээ би яагаад энийг сонгож авсан бэ гэсэн чинь миний тустай юм жинсэн байсан. Тэгээд энэ нь хэдэн грамм юм бэ? 100 грамтай. Энэ савлахаагаараа гол байхаа яваа юм гэдэг. Энэ хятад ахтай айгуу хийдэг байсан юм. Тайд мэдхүү. Я бас авокадо явуулсан чинь энэ дотор бүр 2 шиг авокадо байсан. Тэгэхээр за тавьцаа. Лимон бас уутаа мана авъя явуулсан чинь нэг шиг байсан. Нэг шиг. Яагаад ингэ монголоор юусэн нэгнүүдийн мэдхийг болчихжээ. Лиг илүү. Лиг байсан. Болохоор нэг тоо байсан. Сүүлийн аюул сонирхолтой cranberry гэдэг юм байсан. Би энэ хавцаад яаж хийх юм мэдээгүй ямсан халуусан туслахаа ч юм уу. Ой гэж таад. Яасан. За тэгээд энэ бол саяны 3 явнаны энэ тоорн дотор байсан зүйлснүүд нэ. Тэрнээс гадна өөртөө энэ талаабыг авсан. Тэгээ нэг энэ дискорийн аппликейшн байдаг. Тэр нь янз бүрийн купон бонустай зүйлүүд байдаг. Тэгээ би тэр аппликейшн байдаг болохоор зарим 7 нэг болох нь өөрөө бараа нэг болоод яг өөр хэн гişүнжлийн аппликейшнийг уншуулхад хэмжээтэй байдаг. Ингийн аппликейшн гоо хүмүүст бол яг үнцэг нэр. Энийг би 10 центийн хэмжүүлж авсан баха. Фэн миний тустай жинс сүүлээр жоохон хавстаад үнэтэй халцаасан. Тэгээд 400 граммыг би чинь сая 4 евро 79 цент авсан. Тэгээд яслаг байна. Энэ удаа Edam гэдэг юм авсан. 40% таслагтай 400 грамм. Энэ болохоор 2 евро гэсэн. Тэгээд энэ бас гişүнжлэлтэй хүмүүст юм нассан байсан. Эмэгтэй хүнд айгуу сайн жимс гэдэг. Тэгээд нэг авсан нэг шманд одоо зөөх юм монголоор бас гişүнжлэлтэй хүмүүст юм нассан байсан. Өндөг байна. Тэгээд би өндөг автаал дандаа йогуртыг авдаг. Тэгээд тэгэхээр нэг чөлөөтэй яг фермд байдаг гэсэн үг. Илүү янзын юм тариулахгүй тэгээд энэ эгцэн Германд үйлчилсэн гэсэн үг. Германыхан илүү сайн, Германыхан илүү одоо тавьдаг шаардлага нь өндөр байдаг гэх юм уу. Тэгээд би уг нь л дандаа 10 шигтийг нь авчдаг. Тэгээд 10 шигтийг нь авах гэсэн чинь эс гэж жижигхэн сайз хэмжээтэйнээс авахгүй. Тэгээд энэ болохоор энэ каке гэдэг жимс. Монголоор бас юу гэдэг байлаа тэрийг мэддэг байсан ч мартчих. Бас аппликейшн хүмүүс хэмжээлтэй тавьсан. Айгуул ер нь жимс авсан байна л та. Чин ойд жоохон амттай санагдаад байгаа болохоор амттай чихний онд бахан жимс авсан. Тэгээ манго бас биднес хэмжээлтэй гэдээ авсан. Болохоор яг сайн болоогүй хэд хонолж байгаа гэдэг гэсэн. Өгсөн шинэ өгсөн хэмнэсэн би бүр нэг 55 центээр авсан. Био өглөө би дээр болохоор био биш зүгээр ингээний авсан байхгүй. Тэгээд бацлагаад уусан чинь айгуух тийм
тундас үүсэж байсан энийг нь турш үзье гэж хэлсэн. Нөгөө эмчэд үзүүлсэн чинь кали витамин К дутагдсан байна гэх үзэн тэгээд үзэн хэрэглэж байгаа. Тэгээд биосу 3.8 таслагтай эмчэд дандаа бүх юм ер нь сүүн бүтээгдэхүүнүүдийн таслагыг багасгацсан гэд байдаг. 0 гэсэн эсвэл 1.1 хэд мэдээ хувьтай гэсэн байдаг. Тэдний би бол Монгол хүмүүст юм хэрэглэхгүй. Тэгээд угаасаа тэгээд таслагыг багасгах гэж сахар мэдүүлэх юм хэрэглэдэг гэсэн. Тэгээд сахарыг чинь яг sugar цукар гэхээс нь илүү 600 гаруй үйлдвэрлэлийн нэршлэр нэрлэдэг. Тэгээд бидэнд мэдтгүү учраас хайлт ингээд таачаад яг оцыг уншдаг хүмүүс бол яг уншаад аавна. Гэхдээ яг тэр нэрийг мэдэхгүй. Тэгээд уншдаггүй хүмүүс бол угаасаа шууд тэгэл гаднах нь баг таслагтай гэж авчихна гэсэн. Labs oil. Энэ болохоор халуун шааж маж болдог тус. Тэгээд зарим хүмүүс зарим судалгаагаар бүр ингээд оливын тосноос илүү эрүүл тос гэж байдаг болохоор авсан. Зүгээр цэвэр таарах байна. Дөрөв шигтэй. Энэ болохоор дөрөв шигийн 95 цент гэдэг үлээ. Тэгээ бас аппликейшнтэй хүмүүс бас 10 центтэй хэмжсэн байсан. Дахианы болохгүй. Авсан. Энэ ингээд 3 евро 99 цент. Энэ бүр айгүй их хэмнэлтэй. Тэгээд аппликейшнтэй хүмүүс нь бүр 1 евро нэг хэмнэлтэй. Тэгээд тэгэхээр энийг 2 евро 99 центээр авсан гэсэн. Тэгээд цацаг гэхээр бол юм ах ер нь бол бусад махнуудаас хамгийн хямдхан байдаг. Тэгсэрний чанарын хувьд бол надад бүр ямар ч ялгаагүй санагддаг. Харин сандаа илүү амттай байдаг. Тэгээд 400 грамтай энийг 2 евро хэдэн центээр авсан юм. Би уг нь бас ингээд амтны гаралтай юм бүтээгдэхүүнүүдийг сүү мөнгөг ингээ аваад байгаа юм. Ахээ бас дандаа био авах хичээдэг хот гэхдээ энэ бол үнэ мэдээж хамаагүй өндөр байдаг. Тэгээд зарим нэг яг юм хөдөлгөөний хямдхан бэлгүүст бол ийм био гэсэн ахыг олоход хэцүү байдаг нэг төгөөмөл байдгүй. Тэгээд би 100% үхрийн татсан мах био олж авсан. Энэ тэгээд хааны хавирга гэх юм уу? Энэ хямдсан байж байгаа. Тэгээд дээрээс нь яг бүр энэ болохоор энэ тусгаал наалт наацсан хугацаанд дуусах төгссөн 20 мянга хэмнэлтэй намайг аваач гэж бичсэн. Тэгээд 90 центээр хэмдэлсэн байна. Тэгээд би махны хувьд бол яг нэг Монгол багасаа өсөхдөө махны хугацаа дуусдаг гэж юусэн мэдэж өсөөгүй. Монголчууд ч дандаа ингээд хөлтөгчөндөө ингээд мах үхрээ хонио ингээд аваад хийгээд ижиглээд хөлтөгчдөг учраас юусэн хугацаа дуусдаг гэж би мэдхгүй. Тэгээд Монголд Германд ирээд ингээд дандаа дэлгүүрээс мах авсан ч дандаа хадгалах хугацаа гэсэн юмнууд байгаад би хиндээ гайхдаг байсан чинь ялч ингээд хөлтөөхгүй зүгээр хөрөгчний температурт бол хадгалах угаасаа мах нь муудхан ойлгомжтой. Тэгээд ингээд багсан дээр би энэ махаа бол өмнөд төстэй шууд хэрэглэчихэд тэгээд хөлтөгчөндөө хийчихнэ гэсэн үг. Тэгээд бус махнуудаа ч гэсэндээ өнөө маргааштай хэрэглэхгүй гэж байгаа бол хөлтөгчөндөө хийчихдэг. Тэгээд за маргааштай хэрэглэн гэсэн махаа бол өмнөх өдөр нь гаргаад хөлтөгчнөөс нь гаргаад хөрөгч байгаа хийчихэд хэрэглэдэг байгаа. Монголчууд ч нь болохоор шууд хөлтөгчнөөс гаргаад гисгээд хэрэглээд байдаг шүү дээ. Тэмүүч нь одоо мах гэдэг чинь юу нэг амьднаас л гаралтай зүйл учраас одоо тийм юу гэх юм дэйдэс нь эстэшимийн хувьд ингээд гинт ингээд температурын өөрчлөлт аваад хөлтөө байцсан ямыг шууд гаргаад пэйжэнд хийдэг ч юм уу тий халаагаад эсвэл шууд ингээд татцсан орж жагаад хоолой гэдэг идэх юм бол ингээд махан өөрөө зочилт татдаг юм л тий махан дотор агуулгаж байгаа зүгсэн ч гэсэндээ тийм учраас айл олох ингээд хөлтөөгчөнд байж байгаа. Тэгээ хөрөгчний температур гаргаад тэгээд маргааш хоол ингэхдээ гаргах маргааш өмнө өөдөө хоол ихтэй хөрөгч байгаа хийжээд тэгээд тэр гаргах жам идэж байгаа махаа за би өнөөдөр хоол ингэ гэх юм бол гаргаж тавиад одоо хэдэн цагийн дараа хоол ингэ юм бол хөрөгчнөөс гаргаж тавиад тасалгааны температур байлгаж байгаа. Тэгээд идвэл ер нь хамгийн эрүүл зөв байдаг гэсэн шүү. За тэгээд бичлэгтийн ханд байсан баярлаа. Баяртай. Тэгээ би одоо герман хэлний сургалтаа явуулж эхлэх цаа би ч одоо германда бас герман хэл заагаад байгаа шүү дээ. Тэгээд Монгол гэрн сургалт хой байдаг. Тэгээд нааша ирэх гэж байгаа хүүхдүүд чинь тэр нь
ярианы тал дээр айгүй хүндэлтэй байдаг ярианы багш ганцаарчлсан багш юм уу группийн багш айгүй хэрэгтэй байдаг учраас би бас ярианы анги түлхүү гэж бодож байгаа. Тэгээ бас Facebook групп нэгээд яг өнөө энэ жилдээ ч юм уу яалттай герман явна гэж дагуу нэг аажмдаа юу н сурч эхлэх гэж бодож байгаа хүмүүс өг цэжлэх зорилгоор өгүүлбэр багаар зохиол сурах зорилгоор тийм групп нэгж байгаа. Хямдхан үнэтэй. Тэгээд бүтэн жилийн хэрэгтэй. Тэгээд групп маань бас авахыг хүсвэл доор комент бичээрэй. Эсвэл сошиалгаар минь холбогдоорой. Тэгээд асуух зүйл байвал дандаа хэлдэг ш тийм ээ. Тэгээд надад чөлөөтэй юм бичиж болно шүү. Тэгээд бичлэгтэй хамт байсан баярлалаа. Subscribe, like ханаас таа. Баяртай өдөөсөө хангуулъя.